Сайн байна уу эрхэм үзэгчдээ. Бидний энэ удаагийн нэвтрүүлгийн маань сэдэв хөдөлмөрийн хууль ба амьдрал. Хүмүүсийн өдөр тутмын амьдралын хамгийн анхдагч хэрэгцээ шаардлага болсон хөдөлмөр, түүний эрх зүйн зохицуултын тухай, тэр дотор хамтын гэрээ хөдөлмөрийн гэрээний тухай бид өнөөдөр ярилцах болно. Өнөөдрийн маань нэвтрүүлэгт хөдөлмөрийн эрх зүй судлаачид, мөн түүнчлэн ажил олгогч эзэдийн холбооны төлөөлөл, Монголын үйлдвэрчний байгууллагын төлөөлөл, мөн иргэдийн төлөөлөл оролцож байна. Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн идэвхтэй хүн ам 1,200,000 орчим байгаагаас 91.8% нь ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа юм. 15-аас дээш насны эдийн засгийн идэвхтэй 94.7 мянган иргэн хөдөлмөр эрхлээгүй гэж бүртгэгдснээс 35.8 мянган идэвхтэй ажил хайж байна. Төрийн албанд болон төрийн өмчийн аж ахуйн нэгж байгууллагад нийт ажилтнуудын 3/1 нь хамрагдаж хөдөлмөрийн харилцаанд орж байхад гадаадын хөрөнгө оруулалттай болон хувийн хвшлийн аж ахуйн нэгжид олонх нь ажиллаж байна. Албан бус судалгаагаар хөдөлмөрийн харилцаанд шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа 300 шахам хууль тогтоомжуулан эрх зүйн акт байдаг. Тэдгээрээс нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон Монгол улсын 17 хууль, улсын их хурлын 2 тогтоол, засгийн газрын гишүүний 34 тушаал, агентлаг буюу эрх бүхий байгууллагын 20 гаруй шийдвэр, тогтоол, улсын дэжүүхийн 4 тогтоол байна. Хүмүүс хөдөлмөрлөх явцад эзэнтэй, үйлдвэр аж ахуйн газар байгууллагатай, төрийн захиргаатай, байгууллагын захиргаатай гэрээ хэлэлцээрт ордог. Харилцаанд ордог. Энэ харилцааг хөдөлмөрийн эрх зүй харилцаа гэж хамгийн энгийнээр хэлж болно. Тэгэхээр ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрлүүлэх асуудаар үүсч буй харилцааг л хөдөлмөрийн эрх зүй харилцаа гэж нэрлэдэг байна. Тэгвэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн харилцаа түүнээс уламжлан үүссэн бусад харилцаанаас тогтож байна. Хөдөлмөрийн харилцаа гэдэг бол ойлгомжтой. Тэр хүн хөдөлмөрлж байгаа, хөдөлмөрлөх эрх үүргээ хэрэгжүүлж байгаа. Байгууллагын захиргаа, ажил олгогч нь хөдөлмөрлөх нөхцлөөр хангаж байгаа, цалин хөлсийг нь өгч байгаа, ажил амралтын цагийг хоорондоо тохиролцож байгаа. Энэ харилцаа бол хөдөлмөрийн харилцаа юм. Харин хөдөлмөрийн харилцаанаас уламжлан үүсэх бусад харилцаа гэвэл тэр хоорондоо маргаан гарвал яах вэ? Тэр маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай асуудалч байдаг юм уу? Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлд хяналт тавихтай холбоотой харилцаач байдаг юм уу? Эсвэл хөдөлмөрийн хүний эрх ашгийг хамгаалсан үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хөдөлмөрийн харилцаанд оролцох тухай асуудалч байдаг юм уу? Эдгээр харилцааг хөдөлмөрийн харилцаанаас үүссэн уламжлан үүсэх бусад харилцаа гэж хөдөлмөрийн эрх зүйд авч үздэг. Тэгвэл хөдөлмөрийн эрх зүйн салбарын зарчмууд байна. Олон зарчимтай. Монгол улсын үндсэн хуулинд хөдөлмөрлөх эрхтэй гэж бол албан ёсоор зааж байгаагүй. Гэхдээ хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрхийн тухай, хүнийг албадан хөдөлмөрлүүлж болохгүй тухай заалтууд орж өгсөн. Тэгвэл хөдөлмөрийн эрх зүйн ямар зарчмууд байх вэ? Чөлөөтэй хөдөлмөрлөх эрхийн зарчим байна. Хүнийг албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж бид дээр хэлсэн. Хуучин тогтолцооны үед бол хүн хөдөлмөрлөх эрхтэй, хүн хөдөлмөрлөх үүрэгтэй гэж зааж ирсэн. Зах зээлийн тогтолцооны үед бол чөлөөтэй хөдөлмөрлөх эрх бол хөдөлмөрийн эрх зүйн зарчим болж орж ирсэн. Хөдөлмөрийн гэрээг чөлөөтэйгээр байгуулах зарчим байна. Хөдөлмөрийн нөхцөлийг нэгдмэл ба ялгамжтай тогтоох зарчим байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөл нэг өөр байна. Ахмад насных, хөгжлийн бэрхшээлтэй хүнийх, одоо хүмүүсийнх гээд жирэмсэн болон амардсан их хөхөл хүүхдтэй эхчүүдийн асуудал хүртэл өөр байх жишээтэй байдаг. Хөдөлмөрийн чиг үүрэг тодорхой байх. Хүн ажилд ороход тэр хүний ажиллах хөдөлмөрийн чиг үүрэг тодорхой байх ёстой. Хөдөлмөрийн харилцаа доктортой байх шинжтэй. Хугацаатай ба хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгууллаа ч гэсэн хөдөлмөрийн харилцаа бол ямагт доктортой байх шинжийг агуулгах ёстой гэдгийг зарчим болгож авч үздэг байна. Хөдөлмөрийн хөлсөнд ямар нэг ялгуурл хязгаарлал тогтоохгүй байх.
Энэ бол маш чухал зарчим. Өнөөдөр ажил хөдөлмөр, мэрэгжил, ур чадвар шаардсан энэ ажил дээр Монгол хүн гадаадын хүн хоёр ялгаатай цалин авч болох уу гэдэг асуудал зүй ёсоор тавигддаг. Тэгвэл хөдөлмөрийн хөлсөнд ямар нэг ядгуурл хязгаар тогтоохгүй байх ёстой. Харин баруун зүүн бүс тийм үү аслагдсан бүсийн нэмэгдлүүдгээд зүйлүүд гарч ирэхийг бол үгүйсгдэггүй. Ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах зарчим байна. Хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах ёстой. Тэгэхгүй л хэн дуртай албан тушаалтан хэр дуртай эзэн ажил олгогч хүнийг гудамжинд шууд гаргаад ээж болохгүй. Хөдөлмөрлөх эрхийн баталгааг ингэж хангах асуудлыг хууль зүйн баталгааг нь зааж өгсөн байдаг. Хөдөлмөр хамгааллын асуудал бол онцгой чухал юм. Хөдөлмөрийн аятай аюулгүй нөхцөлд ажиллах ёстой. Энэ чиглэлээр төр хяналтаа тавьж явах ёстой. Мөн хамт олонны байгууллага, үйлдвэрчний байгууллагууд хяналтаа хэрэгжүүлж явах ёстой юм аа. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч, ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж, талуудын харилцан тэгш эрхтэй байдлыг хангахад оршино. Хөдөлмөрийн тухай хуулийн 1-1-с. Өнөөдрийнхөө дугаараар хөдөлмөрийн хуулийн тухай ярьж байна. Энэ дотроо хамтын гэрээний тухай, хөдөлмөрийн гэрээний тухай голсон ярих болно. Хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон энэ хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулсан тохиролцоог бол хамтын гэрээ гэж нэрлэж байгаа. Энэ дээр хэдэн зүйлийг ойлгож болно. Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлыг одоо олон хүн ажилд авчаад ажилуулж чадахгүй байж болохгүй шүү дээ. Тэр үүргэл хүлээсэн бол хэрвээ аж ахуйн нэгж байгуулад үйлдвэр аж ахуйн газар байгуулад ажиллаж байгаа бол тэр ажилтныхаа хөдөлмөрлөх эрхийг хангах ёстой юм. За хууль ёсны ашиг сонирхлыг хангахын тулд хуулиар бол хөдөлмөрийн хуулиар тодорхой баталгаануудыг тогтоож өгсөн. Бас хамтын гэрээгээр үүнээс илүү энэ бас тодорхойлогдоогүй зүйлийг тогтоож өгнө гэсэн юм санаа байгаа юм. Тэгэхээр нэг талаас тэнд ажиллаж байгаа ажилчид хамт олон, нөгөө талаас ажил олгогч хоёрын хоорондын одоо тохиролцоо байдаг байх нэ. Бид энэ хамтын гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулдаг гэдгийг мэднэ. Нэг талаас ажил олгогч, нөгөө талаас тэнд ажиллаж байгаа хүмүүс оролцсон гэсэн. Олон мянган хүнтэй газар бол бүгдөө оролцож чадахгүй. Тэднийг төлөөлсөн төлөөллийн байгууллага нь өөрөөр хэлбэл үйлдвэрчний байгууллага байж байгаа бол үйлдвэрчний байгууллага нь оролцсон гэсэн. Хамтын гэрээг байгуулах одоо гол дүрм журам зарчим нь ямар байдгийг бэ гэдгийг авч үзье. Талууд эрхтэгш байх. Тусах асуудлаа чөлөөтэй сонгож хэлэлцэх асуудал байна. Айл болохоор ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг, хөдөлмөрлөх аятай нөхцөлийг, цалин хөлсний асуудлыг шийдвэрлэх чиглэгдэж одоо талууд эрхтэгш тусах асуудлаа чөлөөтэй хоорондоо хэлэлцээр хийнэ гэсэн үг. Ил тод байх сайн дураараа үүрэг хүлээх. Ажил олгогч нь сайн дураараа үүрэг хүлээн, тэнд байгаа ажилтнууд нь ч сайн дураараа үүрэг хүлээнэ гэсэн үг. Энийг хийхдээ ил тод байна гэсэн үг байна. Хууль тогтоомжид нийцсэн байх хүлээх хариуцлагыг тодорхой заах зарчим байна. Талуудын төлөөлөгчдийн тоо адил байна. Захиргааг төлөөлөөд 3 хүн, ажилчдын хамт олныг төлөөлөөд одоо орвол 3 хүн, талууд адилхан хэмжээнд л одоо хамтын гэрээний асуудлыг ярьдаг байх нэ. Аж ахуйн нэгж байгууллага дээрх хамтан гэрээний асуудал бол ерөөсөө тухайн аж ахуйн нэгж байгууллага дээрх ажилтны хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой, ажлын нөхцөлтэй холбоотой, ер нь ажиллаж байхтай холбоотой үүсэж байгаа харилцааг зохицуулах одоо нэлээд чухал баримтчгуудын нэг байгаа. Тэгэхээр хамтын гэрээг өөрөө байгууллагын ач холбогдол нь бол хөдөлмөрийн одоо мөрдөж байгаа хөдөлмөрийн тухай хуулиар бол одоо бүхэл үүсэж байгаа харилцааг нэг бүрчлэн тодорхой зохицуулаагүй байдаг. Энэ нь өөрөө аж ахуйн нэгж байгууллагын онцлог, салбарын онцлог тухайн аж ахуйн нэгж байгууллагын эдийн засгийн хөрөнгийн боломжоос ахуулаад бүгдийг одоо төрөөс нэг бүрчлэн зохицуулах боломжгүй учраас хуулинд бол зөвхөн стандартуудыг зааж өгсөн. Дээр нь нэмээд хуулинд одоо зааснаас илүү баталгаатай хөнгөлтэй нөхцлөөр тогтоож болно. Хэрвээ одоо талууд энийгээ тохироод аж ахуйн нэгж байгууллага дээр гэрээгээ байгуулад түрүү ярьсан хууль ёсны дагуу байгуулад бүртгүүлж гисэн бол хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр одоо мөрдөгдөж байгаа.
байгаа. Нэгэнт байгуулчихсан хамтын гэрээн дээр одоо юу гэдгийг илүү цагийн үлсийг 1.5 түүнээс дээш дахин нэмэгдүүлж өгнө гэд хууль нь байж байгаа. Тэгэхээр байгууллагын өнөөдөр эдийн засгийн хувьд юм уу боломжтой байна гэж үзээд зарим одоо ажил мэргэжилтээрээ ч гэдэг юм уу тийм ээ илүү цагийн үлсээ 2 дахин одоо бодож олгоно гэд хэрвээ одоо харилцан тохиролцоод гарын үсэг зурсан байх юм бол энэ өөрөө хуулийн нэгэн адил мөрдөгдөд явдаг. Тэгэхээр энэ нь юуг олгож ийм тэгэхээр нэг талаасаа одоо зохицуултгүй байна гэд хохирох одоо нөхцөлийг хаах одоо нэг болдог. Хоёрдугаарт нэгэнт одоо баталгаа нөхцөлийн дээрдүүлэх боломж байгаа бол энийг хууль ёсны дагуу болгох энэгээрээ дамжуулаад одоо ажилчтай үр дүнтэй амжилттай ажиллуулах гэдэг юм уу. Ийм боломжуудыг бол байгууллага дээр өгж идэг ийм ач холбогдолтой асуудал байгаамаа. Монгол улсын хөдөлмөрийн хуулиар тогтоогдсон хэм хэмжээнээс илүү одоо тийм хэм хэмжээг хөдөлмөрийн харилцаанд оруулж тохиролцох эрх бол энэ хөдөлмөрийн хамтын гэрээнд оролцогч хоёр талуудад олгосон тийм их өндөр эрхийн одоо хэрэгжүүлэх механизм гэж бид ойлгох хэрэгтэй. Хамтын гэрээгээр дамжуулж өөрийнхөө эрх шигийг одоо яаж хамгаалах вэ? Хамтын гэрээгээр ажил олж өөрийнхөө одоо эрх сонирхлыг одоо хэрхэн тусгах вэ? Энийг яаж хоорондоо зөвшөлдөх вэ? Одоо байгууллага дээр байгаа хурц хурц асуудлуудыг хамтын гэрээний хүрээнд яаж шийдэх вэ гэдэг асуудлуудаа хөндөх хүндсэн асуудлуудаа бол нэг тал нь ганцхан асуудалтай нөгөө талдаа шахах биш тухайн хамт олон одоо байгууллагын одоо эдийн засгийн нөхцөл байдал хөрөнгө санхүү одоо тэг бүх байдлаас харгалзаж үзээд харилцан тохиролцож хамтын гэрээг байгуулах хэрэгтэй. Хамтын гэрээ байгуулсан бол энэ танай хамт олонны хууль. За байгууллагууд төр хийгдэж байгаа хамтын гэрээ байгуулж байгаа тэр практик ажиглахад нэг хид хідэн дутагдал байгаа юм ажиглагддгийг. За юуны өмнө байгуулсан хамтын гэрээний доторх заалтууд хууль нэлээд хуулцсан байх. Энэ нэг их том дутагдал байдгийг. Тэртээ тэргүй хуулинд байгаа заалтыг бол хамтын гэрээнд оруулах маягаар хамтын гэрээг хуулиар одоо хуулийг хамтын гэрээгээр орлуулах маягаар ингэж ашиглах юм бол өмнө яригдсан хамтын гэрээний ач холбогдол өөрөө үгүйсгэгдэх тийм үр дагавар бас агуулад идэг. Байгуулж байгаа хамтын гэрээн дотор тэр заалт, тэр дотор заасан нөхцлүүд биелэгдэх баталгаа маань тусгагдаагүй байдаг. Нэг том дутагдал бас ажиглагддгийг. Тэгэхээр энэ баталгаа нь юу байдгийг гэхээр ер нь хамтын гэрээ чи өөрөө нэгэнтээ хуулинд байхгүй хуулиар зохицуулагдаагүй. Гэхдээ тухайн байгууллага дээр үүсэж байгаа харилцааг зохицуулалттай болгох гэж шиглэгддэг. За дараагийн нэг зүйл бол хамтын гэрээ байгуулж гэрээн дотор ямар асуудлуудыг оруулах вэ гэдгийг гэрээ байгуулах өмнөх үе шатнд талууд хоорондоо талуудын төлөөлөгчд хэлцэж ярихдаа тэр эдийн засгийн боломж ер нь яг тухайн хамт олонд ажил олгогчийн эдийн засгийн дэмжлэгийг авчиж шийдвүлэх тийм хөдөлмөр нийгэм ахуйн шинжтэй ямар асуудлууд байгаа гэдэг хоёрыг их сайн тооцож хоёр талаасаа санаа бодлоо нэгтгэж ярилцаж ингэж тусгаж явах ийм шаардлагатай. Ингээд тусгаж чадаагүйгээс болоод хамтын гэрээ зарим тохиолдолд байгуулагдсан мөртлөө зарим заалт нь хожим нь хэрэгжих шатанда биелэгдэхгүй болж эндээсээ үүдээд хамтын маргаан үүсдэг. Хамтын маргаан маань явсаар угаад ажил хаялт хүрдэг. Энэ нь бол хоёр талд хэн айланд нэм хохиролтой байдал үл ойлголцох ийм асуудлыг үүсгэх ийм эрсдлийг дагуулдаг учраас анханасаа энийгээ зөв тооцож ярьж хэлэлцэж ингэж хамтын гэрээ байгуулах шаардлагатай байдаг. Хамтын гэрээнээс гадна хамтын хэлэлцээр гэж байдаг. Хамтын гэрээг бол үйлдвэр аж ахуйн газар байгууллага аж ахуйн нэгждэр яригддаг. Хамтын хэлэлцээр бол өргөн хүрээтэй нийт одоо хөдөлмөрчин ард олонны одоо эрх ашиг бүх нийтийг хамарсан хүрээнд яригддаг байна. Хамтын хэлэлцээр иргэний хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж салбар мэргэжлийн хүрээнд ажил олгогч ажилтны төлөөлөгчд төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог бол хамтын хэлэлцээр гэж байна. Тэгэхээр жил болгон манай засгийн газар ажил олгогчд болоод үйлдвэрчний байгууллагатай хэлэлцээр хийж. Энийг одоо олон түмэн мэддэг болжээ. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт ажил олгогчд болоод үйлдвэрчний байгууллагын төлөөлөл оролцож байгаа. Тэгэхээр энэ хүмүүс бас дэлгэрүүлж ярих болно. Гурван талт хэлэлцээр гэж ярьдаг. Улсын хэмжээний хэлэлцээрийг ярьж байна. Энэ дотор хамгийн одоо анхаарал татдаг юм бол одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ямар байх вэ? Хөдөлмөр эрхлэлтийн түвшин ямар байх вэ? Хөдөлмөрийн ажигчин төсвийн байгууллагт ажилчдын цалин хөлсний хэмжээ ямар байх вэ гэдэг олон асуудлаар бол одоо хэлэлцээр явагддаг гэдгийг
манай өргөн олон үзэгчид ард түмэн сайн мэддэг болжээ. За өнөөдрийн төвшөнд бол улсын хэмжээний хилцээр байгуулагдаж байна. За аймаг нийслэл, за салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн өөрөөр хэлбэл салбарын ажилчдын эвлэлд нэгдээд үйлдвэрчний эвлэлээ байгуулж холбоо байгуулсан энэ хэлбэрийнхаа дагуу бол үндсэндээ 13 салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хэмжээнд ажил олгогч эзэд төрийн холбогдох байгууллагууд оролцсон юм салбарын шинжтэй хилцээрүүд байгуулагдаж байгаа. За аймаг нийслэлд бас 3 талд хилцээрүүд байгуулагдаж байна. Тэр манай орны хувьд бол энэ хөдөлмөрийн харилцаа зах зээл шилжсэн 20 жилээс хойш бол ер нь хамтын хилцээр бол нэлээд ийм төлөвшсөн ийм хэлбэр болж чадсан байгаа. Ялангуяа үндэсний хэмжээнд бол хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хилцээр бол 2 жил тутамд хийгдээд ингээд тогтворчлоо. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хилцээрээр шийдэж байгаа асуудлуудын хүрээ, тэрэнд оролцогчдын байр суурь илэрхийлэх чадвар бол ер нь бас үндэсний хэмжээнд нэлээд төлөвшсөн ийм аятайхан тогтолцоо болсон гэж бид үздэг. Түүгээрч барахгүй олон улсын хөдөлмөрийн байгууллага Азийн орнууд дотор бол энэ хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хилцээр хамтын хилцээр хийгдлээр бол Монгол орн бол нэлээд өндөр түвшинд хүрсэн гэж ингэж үнэлэгдэж байдаг. Ийм асуудал шийддэг ийм механизм болж хувирсан байгаа. За дээр нь бол манай оронд бол энэ хөдөлмөрийн 3 талт салбарын хилцээрүүд бол нэлээд ийм төлөвшөд хийгдэж эхэлж байна. Тухайлх юм бол барилгын салбарт, уулуурхайн салбарт, эрчим хүчний салбарт, боловсролын салбарт, оюутлын салбарт гээд 3 талт хилцээрүүд салбарын түвшинд хийгдэж эхэллээ. За аймаг орон нутгууд бол 3 талт хилцээрүүд үндсэндээ хийгддэг ийм хэлбэртэй болцсон байгаа. Хилцээрд орох чадвархаа ажил олгогчдын тал, энэ ажилтны тал, тэгээд төрийн байгууллагын талууд бол их сайн дээшлүүлэх шаардлагатай юм аа. Энэ хилцээрээр шийдэж болох асуудалтай хүрийг зүйтэй тогтоож авах чадвартай байх юм бол энэ аймаг орон нутагт хамтын хилцээрээр бол асар их үр дүн өгөх юм аа гэдгийг л би хэлэлгэж ингэж бодож байна. Хөдөлмөрийн гэрээний тухай ярив. Тэгэхээр хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хамгийн гол төрөл бол хөдөлмөрийн гэрээ. Хөдөлмөрийн гэрээ гэдэг нь нэг талаас ажил олгогч захиргаа, нөгөө талаас биеийн хүчээ үнэлж ажил хийх гэж байгаа ажилтан хоёрын хооронд хийсэн тохиролцоог бол хөдөлмөрийн гэрээ гэж. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ бол тодорхой төрөлтэй хугацааныхаа хувьд. Тухайлбал хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь хамааруулаад хугацаатай гэрээ, хугацаагүй гэрээ, тодорхой ажил гүйцэх хугацаанд хэрэгжих гэрээгээд ангилж болох юм. Ажил үргээ гүйцэтгэхгүй нөхцөл онцлогоос нь харгалзаад хавсран ажиллах гэрээ, хослон ажиллах гэрээ, орлон ажиллах гэрээгээд. Өөрийнхөө ажил албанаас гадна өөр ажил албан тушаалыг өөр зэрэгцэн хөдөлмөрийн гэрээгээр хавсран ажиллах тухай ярьлаа. Боловсрол бол баялаг, хөдөлмөр бол түүний түлхүүр. Жанжа Руссо. Би олон улсын байгууллагт орчуулагч мэргэжлэр ажилладаг. Ажлынхаа хажуугаар хувийн байгууллагт мөн орчуулагч хийж байгаа. Гэтэл манай үндсэн ажлаас миний цалинг бууруулж олно гэсэн ийм төрлийн зохицуулалт ажил болох уу? Ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллагт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хувьд хууль зөвхөн тэр аж ахуйн нэгж байгууллагадаа биш хэд хэдэн байгууллагт ажиллах тийм боломжийг хөдөлмөрийн хуулийн 26 дугаар зүйлээр олгосон байдгийг. Тэгэхээр хөдөлмөрийн хуулийн 26 дугаар зүйлд бол нэг ажилтан өөрийнхөө байгууллагт эсвэл өөр нэг ажил олгогчид зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болно, хавсарч ажиллаж болно гэдэг ийм заалт байж байгаа. Тэгэхээр саяын иргэний асуултанд хариулахад энэ иргэн бол тодорхой нэг аж ахуйн нэгж байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулад ажиллаж агаад завсар цагаар нь өөр аж ахуйн нэгж байгууллага зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ийм тохиолдол байх магадaltaй юм байна. Тэгэхээр энийг бол хөдөлмөрийн хуулийн 26 дугаар зүйл хэд хэдэн ажил олгогчид зэрэг ажиллах хүчээ хөнслөх ийм эрхийг өгсөн учраас энэ эрхээ энэ хүн өөрөө эдэлж байгаа тохиолдол юм байна. Тэгэхээр ажил олгогч бол тухайн хүнийг өөр газарт ажиллах эрхийг нь хязгаарлах тийм эрх байхгүй. Нэг хүн хэд хэдэн газар ингээд зэрэг ажиллах тэр эрхээ эдлэе гэж байгаа бол бас энэ эрхийг эдлэж болохгүй тийм хориглолт хуулиар бас тогтоогоод өгсөн байдаг. За үүнд хөдөлмөрийн хуулийн 28 дугаар зүйлд заалт байдгийн. Тэр нь бол удирдах албан тушаалын ажил дээр ажиллаж байгаа хүн тухайн өөрийнхөө аж ахуйн нэгж байгууллагатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн өөр төрөл хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагт одоо яг эрхэлж байгаа тэр удирдах шийдвэр гаргах эрх мэдэлтэй ажлын байранд шинжтэй тийм ажлын байран дээр ажиллах уу эсвэл эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэлтэй ажлын байран дээр ингэж зэрэгцсэн гэрээгээр юм уу хавсарсан гэрээгээр ажиллахыг бол харин хоригдолт юм байна. За үүнтэй холбогдуулаад яг хөө зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ хавсран ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээний бас нэг онцлогуудыг энэ дуртахын зүйтэй байх гэж бодож байна.
За зэрэгцэн хөдөлмөрийн гэрээг ихэнхдээ ерөнхийдөө хөдөлмөрийн гэрээгээр одоо үндсэн ажиллаа хийснийхаа дараа одоо ажлын бус цагаар өөр ажил хийж байгаа тохиолдолд өөр байгууллагад одоо байнгын ажлын байран дээр ингэж ажил эрхлэж байгаа тохиолдолд ерөнхийдөө зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулаа явуулдаг байгаа. Эний юу гэхээр тухайн хүн өөрийнхөө одоо мэдлэг ур чадварыг одоо ашиглаж илүү одоо ашиг орлого олох сонирхолтой тохиолдолд үндсэн ажлынхаасаа гадуур гэхдээ ажлын бус цагаараа өөр аж ахуйн нэгж байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд ерөнхийдөө энэ тохиолдолд бид нэр зэрэгцэн хөдөлмөрийн гэрээний асуудлыг яриад явчихжээ. За хавсран ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээ бол тухайн ажилтан үндсэн ажлынхаа ажлын цагтаа багтаагаад өөрийнхөө ажиллах хүчийг хөсөлж байгаа тохиолдолд ерөнхийдөө хавсран ажиллах үеийн хөдөлмөрийн гэрээний асуудлыг бид нар ярьдаг байгаа. Хэрвээ үндсэн ажлынхаа цагаар өөр бусад ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг буюу байнгын ажлын байранд одоо тийм байнгын доктортой харилцааг үүсгэх сонирхолтой байгаа тохиолдолд үндсэн ажил олгогчтойгоо энэ асуудлыг тодорхой хэмжээгээр тохиролцож үүнтэйгээ уялдаад ажлын цагийнхаа асуудлыг тохиролцох цалин үйлсэн дээр ч гэсэн энэ мэдээж нэг бүтээн ажлын цагаас өгдгөөс арай цалин үйлсний асуудал өөр хэмжээгээр яригдах бол энэ асуудлыг угс зайлшгүй тохиролцох хэрэгтэй. Асуулт тавьсан хүнд л өөрт нь хандаж нэг зүйлийн зөвлөгөө өгмөр санагчлаа. Та одоо тэр олон улсын байгууллагатай гэрээ хийж ажиллахдаа би бол зөвхөн ганцхан танад бүтэн одоо хөдөлмөрөөр ажиллахгүй юм аа. Ер нь хавсраад хажуугаар нь ийм зүйлүүдийг одоо ажиллах болцоотой шүү гэдэг тэр өөрийнхөө нөхцөлийг хөдөлмөрийн гэрээндээ тусгаад авчихсан бол таныг бол одоо буруудах юм уу цалингийн буруулах тухай ажил олгож шаардлага тавих ямар ч ирэхгүй л дээ. Хослон ажиллах гэрээ мэрэгжил хослон ажиллах гэрээ энэ бол байгууллага дотроо тодорхой мэрэгжлэр ажиллаж байгаа мөртлөө өөр бас төрлийн мэрэгжлэр байгууллага дотроо хослон ажиллахыг бол зөвшөөрсөн байж байгаа. За орлон ажиллах гэрээний хувьд бол дарга эрхлэгч орлогчийг доод талынхын албан тушаалтан болон нэр заасан албан тушаалтан төр хугацаагаар орлон гүйцэтгэдэг. Энэ одоо заалт бол одоо олон жил явж ирсэн ийм зүйл байгаа. Энэний авдаг цалин хөлсний хэмжээнүүд нь бол хөдөлмөрийн тухай хууль болон бусад дотоод журмаараа зохицуулж өгдөг. Субъектийн бүрэлдэхүүнээс нь үндслээд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн контракт гэж хоёр ангилж авч үзэж байна. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ бол одоо ойлгомжтой хөлсөөр ажиллах хөдөлмөрийн гэрээ мөн хамт орлогынхаа бүрэлдэхүүнээр одоо ажиллах хөдөлмөрийн гэрээ гэж бас дотор нь жоохон ялгамжтай авч үзэж болно л доо. Хөдөлмөрийн контракт гэдэг нэр томьёо бол хөдөлмөрийн хуулинд орж ирсэн. Дээр нь иргэний хуулинд бол хөлсөөр ажиллах гэрээ гэсэн нэр томьёогоор орж ирсэн байна. Ийм олон жишээ байдаг контрактор гэж тухайн хүний мэргэжлийн өндөр ур чадвар, ажлын дадлага дуршлага мэргэжлээс нь шалтгаалаад тухайн байгууллага тэр хүнийг өөрж одоо гэрээгээр ажилуулж болно. Үүнийг хөдөлмөрийн контракт гэж байна. Дараагийн асуудал бол хөдөлмөрийн гэрээний байгууллагатай гол ба нэмэгдэл нөхцлүүд байдаг. Нэмэгдэл нөхцлийг талууд харилцан тохиролцсон. Ажлын байрны буюу албан тушаалын нэр бол зайлшгүй байх ёстой. Ажлын байрны тодорхой заасан ажил үүргээл хэрэгжүүлэх ёстой. Энийг мөн зааж өгнө. Хөдөлмөрийн нөхцөлийн зааж өгнө. Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ. Энэ бол бас хамгийн гол одоо тавигддаг шаардлага. Тэгэхээр хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйл бол хугацаатай хөдөлмөрийн гэрээг ер нь 5 тохиолдолд байгуулна гэсэн тийм заалт байж байгаа. Ерөөсөө энэ 5 тохиолдол хугацаатай гэрээ байгаа. Энээс бусад тохиолдол ажлын байранд байнгын шинжтэй байгаа үед бол хугацаагүй гэрээ байгуулдаг гэдгийг бас анхаарч явах хэрэгтэй байдаг. Анх ажилд авах үедээ л ажлын байрны тодорхойлолтын энэ хүнд өгөөл энэ ажлын байрны тодорхойлолтод энэ хүний хийгдэх ажил үүрэг туйлын тодорхой оновчтой бүрэн тусгагдсан байх шаардлагатай байдаг. За дараагийн анхаарах нөхцөл бол хөдөлмөрийн нөхцөлийн заавал гэрээндээ тохирох ёстой. Хөдөлмөрийн нөхцөл бол тухайн байгууллагын тэр нэрийн ажлын байр хэвэн үү хэвэн бус нөхцөл гэдгээр гарч ирдэг ойлголт юм. Тэгэхээр хэвэн байх уу хэвэн бус байх уу гэдгийг ер нь ажил олгогч өөрөө шийдэхээсээ илүү мэргэжлийн байгууллагт хандаж тэр байгууллагаар зөх тэр байгууллагын стандарт хэмжилтүүд хийж зөх үзүүлэлтүүдийг харгалзан үндсэн дээр нөхцөлийг тодорхойлдог. Тийм учраас тэгж нөхцлөө ерөөсө тодорхойлуулсан байх хэрэгтэй байдаг. За дараагийн анхаарах зүйл бол гэрээн дотроо тэр цалингийн хэмжээг заавал тохирч явах ёстой. Ямар хэмжээний цалин авч энэ хүн энэ ажлыг хийх юм бэ гэдгээ ажил хүчээ хөлсөж байгаа иргэн өөрөө заавал мэдсэн байх ёстой. Мэдсэний үндсэн дээр өөрөө зөвшөөрөх юм бол энэ гэрээ байгуулагдах бас нэг боломж үүсдэг. За тэгэхээр энэ дөрвөн зүйлийг бол бүх тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулж хүн ажилд авч байгаа тохиолдолд бол зайлшгүй тусгаж явах ёстой. Ингэж байгуулж байгаа эд нарыг тохирч байгуулж байгаа гэрээ маань хэлбэрийн хувьд бичгийн хэлбэрээр гарч явах ёстой. За мөн одоо дараагийн нэг гол асуудал бол хөдөлмөрийн гэрээ дуусгар болох үндэслэл баг.
Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, өөрчлөлт ордог, мөн дуусгар болдог. Энийг хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөгдөх, дуусгар болгох гэж хэлдэг. Тэгэхээр талууд харилцан тохиролцоо дуусгар болж болно. Хоорондоо ажил олгогч, иргэн ажилтан нас барсан бай. Тэгвэл одоо дуусгар болж таарна. Энэ бол ойлгомжтой. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон бол дуусна. Хууль тогтоомж заасан эрх үхий байгуулах шаардсан бол дуусна. Мөн одоо хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачлагаар туслах асуудал. Тэгэхээр энэ асуудал хамгийн одоо иргэн хүний эрх ашигтай холбогдсон, тэнд ажиллаж байгаа ажилтан хүний эрх ашигтай холбогдсон онцгой чухал одоо зүйл юм аа. За надад нэг асуулт байна. 2013 оны 10 сарын 1-нд одоо ажлын гэрээний хугацаа дууссан. Гэтэл ажил олгогч бол гэрээ цуцлсан талаар бол надад мэддэхгүй байжгаад 2013 оны 11 сарын 1-нд одоо хөдөлмөрийн гэрээ дууссан гэсэн үндслээр бол цуцлсан байгаа. Энэ бол гэрээний хугацаа дууссан уу, дуусгар болсон уу? Байгуулсан гэрээ нь уг нь гэрээний доторх заалтаараа бол 10 сарын 1-ээр дуусгар болох хэрэгтэй байсан юм байна. Гэтэл нэг сарын дараа сая ажил олгогч нь гэрээ дуусгар болгосон тухай асуудлыг хөндөж энэ үеэр дуусгар болгож байгаа явдал бол хөдөлмөрийн хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. Яг тэгэхээр хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйл дотор байдаг хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусахын өмнө аль нэг тал нөгөө талдаа энэ гэрээг цааш сунгахгүй гэдгийг аль бие ёсоор мэдгдсэний үндсэн дээр хугацаатай гэрээний хугацаагаа хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйл зааснаар бол хугацаатай гэрээний хугацаа цаашид сунгахгүй гэдэг үндслээр цуслах ингээ зөвшөөрдөг. Тэгэхээр цаашид сунгахгүй юу гэдэг асуудлыг яг шийдэхин тулд сунгахгүй гэж шийдэж байгаа бол тэр хугацаатай гэрээний хугацаа дуусахын өмнө багтаж ажил олгогч нь саяын тохиолдол шүү дээ. Ажил олгогч нь ажилтнаа одоо бид нарын хугацаатай гэрээ 10 сарын 1-ээр таслар болгоно, цаашаа бид үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдгдсэн болвол дуусгар болох боломжтой байсан. Гэтэл ингэж мэдэгдээгүйгээс болоод энэ ажилтан бол 1 сарын хугацаагаар ажиллаж байгаа явдал бол хугацаатай гэрээний хугацааг хууль өөрөө сунгадаг тэр хуулийн доторх заалт аяндаа ингээд сунгаад үйлчлүүлчихэж байна. Тэгэхээр саяын хэлсэн тохиолдол бол хуулийн автомат сунгалт үйлчилдэг тэр зохицуулт өөрөө үйлчлээд явах ийм тохиолдол гараад ирсэн учраас одоо бол 2013 оны 11 сарын 1-ээр энэ ажил олгогч тал бол гэрээний хугацаа дууссан одоо цаашаа сунгахгүй гэж хэлэх эрх нь байхгүй болчихж байгаа. Ер нь хөдөлмөрийн гэрээний маргаан бол хөдөлмөрийн харилцаанд орж байгаа хоёр талын хооронд бол мөнх байдаг маргаан. Энэ хизээч маргаангүй байна гэж байдаггүй. Ямар нэгэн хэмжээгээр одоо маргаан гомдлол тасардаггүй. Тийм учраас бол ийм маргаан гомдлгүйгээр ажиллаж хэн хэнийх нь эрх ашиг сонирхолд нийцсэн тийм аятай хөдөлмөрлөлийн өсөлтийг бүрдүүлэх бол гэрээг л хариуцлагатай хийх хэрэгтэй. Энийг л анхаарах шиг тэгэл би хэдий гэж байна. Хөдөлмөрийн хууль тогтоомж заасан үндслүүдийг яаж хэрэгжүүлж байна вэ? Ажилтан хүн өөрийнхөө хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн гэрээгийнхээ хууль зүйн ойлголтыг нарийн сайн мэддэг баймаар байна. Дээр нь ажил олгогч бас одоо энд хүндэтгэлтэй хандаж хуулийг сайн нарийн дагдаг байх шаардлагатай. Хөдөлмөрийн гэрээний асуудал бүрэн дуусаагүй. Дараагийн нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Хөдөлмөрийн маргаан, хөдөлмөрийн хамтын маргаан, хөдөлмөрийн хууль тогтоомжийн бэлдэнд тавих хяналт, ажил амралтын цаг, цалин хөлстэй холбоотой асуудлыг бид дараагийнхаа нэвтрүүлгээр гаргана. Бидний дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Дараагийн нэвтрүүлгийн сэдв нь Монгол улсын үндсэн хуулийн хөгжил, өөрчлөлтийн асуудал. Монгол улсын үндсэн хууль батлагдаад 22 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацааныхаа тухайн асуудлаар бид ярилцах болно. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.